Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Америкийн нэгдсэн улсын хорт авдрын судалгааны хүрээлэнтэй хамтарч хүүхдийн хорт авдрын эмийг 5 жилийн хугацаатай өн төлбөргүй олгох юм хөтөлбөр хэрэгжүүлж ингээд дэлхийн одоо 6 бүсээс нэг одоо орныг сонгон авч энэ хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ манай орон энэ Аз нухан далайн бүсийн орнуудыг төлөөлж энэ одоо хөтөлбөрт хамрагдаж байгаа. Ингээд оны эцсээр Монгол Улсын засгийн газрыг төлөөлж эрүүл мэндийн сайд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг төлөөлж Монгол дахь одоо суран төлөөлөгч Сокоро Эскаланта нар одоо бас гар үсэг зурсан. Ингээд энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад хүүхдийн хорт авдартай хүүхдүүдэд шаардлагатай 35 нэр төрлийн эмийг 5 жилийн хугацаатай өн төлбөргөө одоо олгох энэ хөтөлбөр маань 10 сар өнөөдөр ингээд эхэлж байна гэдгийг одоо бас ийм арга хэмжээ авч энэ хөтөлбөр хэрэгжснээрээ эхний ээлжинд 35 нэр төрлийн өмнөөс 35 нэр төрлийн эмнээс өнөөдөр 2 нэр төрлийн эм бол хөрөлцөн ирж хүүхдийн их наалгас хүүхдийн одоо төвд бол хүлээлгэн өгөл энэ улс нь эм нь бол өмнө бид нар энтхэн усаас судалж явдаг. Энэ ирж байгаа юм нь бол Европын хатуу зохицуулалт орн буюу Франц улсад одоо үйлдвэрлэгдсэн юм чанарын өндөр түвшинтэй юм хөрөлцөн ирж байгаагаа маш их одоо давуу талтай гэж бодож ингээд ойрын хугацаанд бид нар 6 нэр төрлийн эмийг бас одоо энэ одоо хөтөлбөрийн хугацаанд нийлүүл ингээд энэ жилдээ магтаад 35 нэр төрлийн хорт авдрын хүүхдийн хорт авдрын эсрэг одоо эмчилгээнд хэрэглэгдэх юм Монгол улсад нийлүүлэгдэн ингээд энэ хөтөлбөр бол 5 жилийн хугацаатай Монгол улсад хэрэгжих. Ингэснээрээ Монгол хүүхдүүдийн дунд одоо байгаа энэ тархины хавдар, цусны хавдар гэдэг хүүхд одоо төрлийн хавдрын эсрэг одоо эмчилгээнд ийм одоо чанартай одоо ийм одоо хэрэглэх хүүхдүүдийн маань одоо бас эрүүл мэндэд нэлээд одоо чанарын ахис гаргасан ийм одоо хөтөлбөр хэрэгжихээр болж байгаа гэсэн ийм одоо бас баяртай мэдээг нийт одоо ард түмэнд дуулгахад таатай байна. Энэ бол үн төлбөр болох. Үндсэндээ бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр тэр утгаараа бол үн төлбөргүй 5 жилийн хугацаатай хүүхдийн хорт авдрын эсрэг одоо эмчилгээнд хэрэглэх 35 нэр төрлийн эмийг үн төлбөргүй олгох ийм хөтөлбөр өнөөдрөөс эхлээд албан ёсоор үйл ажиллагаа хийж байна гэж одоо ойлгож байна. So first of all, we are really very happy to be here today to support the minister's initiative on ensuring the access of cancer medicines for children. And WHO, in collaboration with partners such as the St. Jude Hospital in the US, as well as the WHO headquarters in Geneva, has established this global platform for access to cancer medicines for children. And as the minister has said, Mongolia is the only country in the Western Pacific region which has been selected to be recipient of this very тэгээд Монгол улс нь болохоор ганц манай бүстэй бол энэ эмийг хүлээж авах юм аа. Тэгээд хорт авдрын эм нь ялангуяа хүүхдүүдийн хувьд бол нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал гэдэг бид нар ойлгож байгаа. Зөвхөн Монгол улсын хувьд биш дэлхийд даяар. Тэгээд тэр утгаараа Монгол улсын засгийн газар нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мөн бас бусад түнш байгууллагууд хамтран ажиллаж энэхүү эмийг хүртээмжтэй болгох дээр бол анхаарах шаардлагатай байна. Нэг ялангуяа бид нэр хорт хавдартай хүүхдүүдийн амьдралын чанарыг сайжруулах хэрэгтэй. Мөн үүний хажуугаар хорт хавдар нь болохоор өшөө хүндрэлээс урьдчилан сэргийлэх нь бол онц чухал агамаа. Тэгээ нэг ялангуяа айл болох эрт эмчилгээг нэвтрүүлэх нь өндөр ач холбогдолтой. Үүнд дээр бас нэмж хэлэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь олон улсын түншүүдтэйгээ бас хамтран ажиллаж тэгээ 2-7 оны өмнө болохоор импактын ажил бас Монголд ирсэн байна. Импактын ажил нь болохоор бас эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр хорт хавдрын одоогийн нөхцөл байдал нь ямар хөө зөвхөн хүүхдүүдийн хувьд биш бас насан туршидын хувьд ямар хөө байгааг үнэлэх гэж ирсэн байна. Тэгээ манай эмнэлгүүдийн чадвар нь ямар хөө байна, бидний хандлтын тогтолцоо ямар хөө байна, бидний систем ямар хөө байна. Тэгээд хорт хавдрыг болохоор бид нэр илрүүлж, тогтоож, эмчилж чадвар нь ямар хөө байна гэдэг тал дээр үнэлгээ хийсэн байгаа. Тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бас чадварыг хөгжүүлэх тал дээр нэг ялангуяа шинэ эмчилгээ, шинэ технологи хэрэглэх тал дээр бол чадвар бэхжүүлэх сургалтууд бол хийх байгаа дараа. Энэ нь болохоор хорт хавдрын эмчилгээ тусламжид нэлээд чухал хажуу бодолтой болно гэж найдаж байна. Тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс эрүүл мэндийн яам болон
чин зориг сайдад болохоор талархлаа илэрхийлмээр байна. for the care and for the welfare of children. Хүүхдүүдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө ингэж хичээж байгаа ажилт нь бол маш өндөр үнэлж, тэгээд их эрүүл мэндийн байгууллагаас үргэлжлүүлэн дэмжихэд бол бэлэн байна. За учир нь юу вэ гэхээр манай их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв бол үндэсний хэмжээнд их болон хүүхдийн лалгачлалын тусламж үржихийг үзүүлдэг. За үүнийхээ өрөөнд бол одоо үндэсний хэмжээний хавдартай хүүхдийн эмчилгээ, оншилгооны асуудлыг одоо шийдэж одоо энд бас эмчилдэг, оншилдог. Мөн одоо шинэ технологиг нэвтрүүлдэг. За ингээр манай төв бол одоо хүүхдийн цусны хүүхдийн хавдрын одоо нийт 25 ортой, мөн одоо хөнгөвчлөгийн 5 ортой тусламж үржихийг үзүүлж байна. За ер нь бол жилд одоо хавдраар өвчилж байгаа хүүхдийн тоо бол нэг ойролцоогоор нэг 60-аас 80 хүүхэд бол шинээр одоо хавдар онцлогдож байна. За шалтгаан нь бол хүүхдэд бол тодорхойгүй байж идэг. За тийм учраас бид нар аль болохоор эрт онцлож, эрт эмчилэх нь үр дүнд одоо шууд нөлөөлдөг. За тэгээд мөн одоо эмчилгээний үр дүнд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйлүүд байдаг. Энэ дээр бол эмийн чанар зайлшгүй одоо яригдана. За бид бол өмнө нь бол одоо тендерээр одоо Монгол улсад орж ирж байгаа одоо энтхэг усаас орж ирж байгаа, Вьетнам усаас орж ирж байгаа эмийг хэрэглэдэг байсан. Ингэсэн хэдий ч одоо эмчилгээнд төдийлөн бас одоо богино хугацаанд үр дүн гарах нь төдийлөн сайн биш байсан. Мөн одоо эцэг эхчүүд маань одоо манай дөөс эмчилж байгаа эмийн хажуугаар бид маань одоо Турк болон Солонгос улсаас эм захиж авдаг ийм асуудал байсан. Энийг бол одоо манай засгийн газар маш сайн соргогоор хараад ер нь бол одоо манай төв ч гэсэндээ одоо тэргүүлэх 9 чиглэлдээ хүүхдийн одоо хорт хавдрын эмчилгээ онцлогоог зохицоор нь сайжруулна гэсэн зорилт тавьсан явж байгаа. Ингээд яамнаас ч гэсэндээ бас ингээд дэмжээд засгийн газраас дэмжээд дэлхийн эрүүл мэндийн байгууллага одоо олон улсын донор байгууллагуудаа дэмжээд одоо манай төвд нийлүүлэгдэх хүүхдийн хорт хавдрын эмийг одоо олон улсын зах зээл дээрээс хамгийн чанартай эмийг нийлүүлж эхэлж байна. Энд бол бид одоо маш их баяртай байна. Эхний байдлаар бол гэрээгээр 5 жилийн хугацаанд 35 нэр төрлийн эмийг одоо нийлүүлэхээр болж байгаа. За ингээд өнөөдөр бол эхний эм ирсэн байна. За энэ эм бол бид нар ордонд энтхэг улсаас улсын эмийг авдаг байсан бол одоо энэ маань Франц улсын одоо маш их чанартай эм одоо эхний байдлаар нийлүүлэгдэж байна. Ингээр одоо хүүхдийн одоо хавдрын эдгэрэлтийн хувь манай одоо Монгол улсад ойролцоогоор 60% гэж одоо судалгаа байдаг. Олон улсад бол 80% байдаг. Тэгэхээр бид нар одоо эмчилгээний чанар сайжирна гэж харж байгаа. Тэгэхээр бид нар дэлхийн түвшинд буюу 80%-оор төгөхөд одоо нэг алхам одоо урагшлаа гэж хэлж болно. 60-аас 70% чинь одоо хавдраар онцлогддог шүү дээ. Тухайлбал хавдрууд яг ямар төрлийн хавдар вэ? За ер нь бол зонхлон тохиолдож байгаа хавдар бол одоо цусны хавдрууд байгаа. Тэгэхээр олон одоо 10 жил сүүлийн 10 жилийн одоо статистикийг үзэхэд хавдар бол төдийлөн нэмэгдээгүй. Ер нь бол одоо ийм статистик та үзүүлэлттэй байдаг. Тийм. За ингээд сар болгон одоо таналтын хариу арга хэмжээний үйл ажиллагааг зохион байгуулдаг. За энэ бол бид тендер энэ авдаг гэсэн. Тендерийн энэ бол хэрчим энэтхэг болсон одоо төдийлөн хоёрын үед бол хүмүүс маш сайн одоо ариут маска маш сайн зүүж халдвар халдвар эсрэг арга хэмжээ маш сайн авч ирсэн төвд ажиллаж байгаа. Мөн одоо их энсэн газар дээр манай төвийн зөвлөх танталтын албанаас нээсэн. Санхүүгийн эрсдэл болохгүйгээр төвх хэмжээгээр хэвээ явуулж ирсэн. За нийт засгийн одоо ажлын гүйцэтгэл танилцсан. За энэ болохоор одоо манай их орхийн эмнэлгийн амлалтаар өөрчлөлт дөрөв дахь байдлаа гэрэлтгүүний засгийн асуудлыг хийх гэж байна. За 6 сарын 1-нд хүүхдийн хуультай болсон анхдагч хуультай учраас экстер манай салбарууд нийгмийн санхүүгийн төлөв гарч ирдэг байна. Одоо их хурл дээр эмэгтэй хэрэгслийн хуулийн шийдсэн хариултыг дэргэжлийг ахис одоос гаргана гэж одоос найдаж байгаа бол дэлхийг өөрчилж байна. За манай салбарт